онцгой мэдээ номонд зориулаад танилцуулга бэлдсэн байгаа. Одоо манай танилцуулгын номтой танилцъя. Та бэлэн үү? Эртний грекийн журчиг Медея. Гол дүр Жейсон гэх энэ залууд хайртай байж байгаа. Тэгсэн Жейсон хааны хүнчтэй гэглээд манай Медеяг хайчгаж гинэ. Үй гашууд авцсан Медея хүүхдийн алж Жейсон гош өсшөө авч гинэ. Тэгээд Жейсон эцэст нь бүх зүйлээ алдаж хоосон хоцорчээ. Би итгэсэн хаач л хайраас илүү гэж. Одоо би хоос. За энэ түүхийг тэгээд өөрчлөөд шин зохиолыг бүтээсэн юм да. Жейс гэж. Энэ бол манай гол дүр. Тэгээд түүний амьдрал бол Медеягийн жүжигээс авчилж байгаа ч гэсэн арай өөрөөр төгссөн. За энэ бол түүний аав. Энэ бол яг Жейсонгийн тусгалыг олгож зохиолд оруулж өгсөн. За энэ бол манай Крис байгаа. Яагаад гэвэл энэ хүн маань бол их ухаантай, удирдагч, хаан хүнд байж болох, тэгээ их мэдлэгтэй хэрнээ их дарга төлөв хүн байгаа. Энэ бол Сесилион гэж. Тэгээд түүний зоригтой үүдэл бүхэн одоо хүний зүрх сэтгэлд бас эмгтээний зүрх сэтгэл рүү орсон учраас байна л та. За тэгвэл түүх маань хаана өрнөх вэ гэвэл Аберлийн шилтгэн гэж юм харанхуй готик стилтэй газар өрнөө. Энэ бол сарны төгөл гэж байгаа алгалсан. Энэ бол хийцээс нарах юм бол нэг рококо готик цаг үеийг харуулахыг хичээж энэ дүрс зургуудаа гаргасан. Тэгээ манай жүжигчин залууг ингээр юм байна. За тэгвэл нөгөө Абис гэдэг усыг бас гаргаж өгсөн. Энэ ус бол ийм гоё 3 цагийн бүстэй. Хэмжээгээр 1,500 км цагийн газар нутагтай тийм том ус байх нэ. 3 төвд хуваагддаг. Тэгээ дотор тал нь ийм гоё мөсөн ордон. За тэгэнгүүт энэ газар бүр ямар ч элдв дуу юу байхгүй заяа. Машин тэрэг байхгүй. Мормал байхгүй. Тэгээ дандаа юм шилждэг, телепорт хийдэг луумуутай. Тэгээд амтнууд нэг цэнхэрнүүтэй одоо мэдээлэл харилцаа холбоог түлхүү харуулж өгсөн ийм амтнуудтай. Энэ бол манай YouTube сувг байгаа. Дагаарай. Баярлалаа. Яг ямар болсон бэ? Комент хийрээ.